Та бүхний өдрийн амгалан айлтгая. Хамуул дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн зураг хичээлд таныг урьж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв Монгол бичгийг IT фондоор бичихэд тусгай тэмдэгт ашиглан орхиц АЭ шиг бичих тухай. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүст зориулснаар онцлогтой. За угийн төгсгөлд орсон наанэ, лаалэ, маамэ, рааре яагийн дараа орох орхиц шиг хэн бичих вэ гэдэг. За төгсгөлийн гүйгүүлэгч үсгээ бичмэгт тусгай тэмдэгт MVS давчийг дагсны дараа за авахгүйгээр шигэ бичнэ. За энэ давчвал Кириллийн Е үсэг бичдэг энэ давч байгаа. За бүгдээрээ жишээ өгж үзье. За ингээ борд програм руу орно. За эхний хүснэгтийг гаргалаа. За ирлээ гэдэг үгийг хэрхэн бичих вэ гэж. За ирлээ гэдэг үгийг бичихдээ ирэл гэж бичмэгт тусгай тэмдэгт буюу Кириллийн Е үсгийг дараад за авахгүй шигэ бичнэ. За ингээд энтер дарлаа ирлээ гэдэг үг бичигдлээ. За хоёр дахь хүснэгтэд ах гэдэг үг бичсэн байна. За бүгдээрээ гэж бичмэгт мөн тусгай тэмдэгт нөгөө MV үсэг хонх буюу Кириллийн үсгийг дарахад гэдэг үг бичигдсэн байна. Харин энэ үсгийн нэг туслыг бичихдээ Shift MVS давчийг хамт дарна. За энийг дараагийн хичээлдэр заах болно. За ингээд өнөөдрийн хичээлээр та бүхэн тусгай тэмдэгт бичихэд анхаарах зарим зүйлийн талаар тайлбарлалаа. За анхааран суралцсан танд гялалаа.